Халелуя. Бүгдээрээ эзэн дахин талархацгаая. Бүгдээрээ хажууд огоондоо хэлээд таны төлөө би бурханд баяртай байна гэж та хэлэхгүй юу? I'm happy for you гэсэн юм уу? Би таны төлөө үнэхээр баяртай байна шүү. Магадгүй та бодож бол миний төлөө өндөө баярлалтай би ч одоо тэгээд амьд арсаж минь бэлтгээгээл явж байна даа. Таныг бидэнтэй хамт байлгаж байгаа төлөө бурханд талархаж байна. Амен. За бүгдээрээ сууцгаая. За сайхан цусаад л одоо намарч гад л байна уу? За бүгдээрээ Магдалийнхандаа бүгдээр бас баярлаа Магдали маань. Манай залуучууд өнөөдөр бас манай өсвөрийн залуучууд маань гайхалтай бас үйлчлэгийг хамт хийж байна тийм үү? За 100 одоо удахгүй дууслаа. За би сая 6 сарын 29-ний бүтэн сайдраас хойш ер нь бол цуглаан дээр ирээгүй байх. Би нэг амралтаа авсан байсан. Одоо эх 7 хоног амралт дуусч байгаа байхгүй. Тэгээд энэ хугацаанд бас хөдөө их явлаа. Тэгээд та нар намайг хараад бас ойлгож байгаа байх. Ер нь би бараандуул да би мэдчихэж байгаа. Гэхдээ хөдөө явахаар бас улам нэмэгддэг юм байна. Ер нь бол өнгөрсөн жилүүдэд бас нэг их хөдөө явж ирсэнгүй. Ер нь яг дундуур нэг ганц хоёр удаа явсан. Энэ жил нэлээд их явлаа. Нэлээд их бас хөдөө нутгаар явж бас найз нөхдөдөө сайхан цагийг өнгөрүүлээ. Үнэхээр гайхалтай цагууд байлаа. Тэгэхээр мэдээж өнөөдрийн энэ гайхалтай өдөр бидний хамтдаа цугласан энэ цуглалтын донд эзэн өөрийн оршихуугаар бидэнтэй хамт байгаа. Бурхны ариун сүнс бидэнтэй хамт байгаа. Тэгээ би өнөөдөр тийм үү энэ амралтын өдрүүдэд яаж өнгөрөөсөн тухай ярих зорилготойгоо орж ирсэнгүү. Бурхны үг өнөөдөр бидэндээ өгөгдөж байгааг сонсох хэрэгтэй байна. Бүгдээ Лук номын 18 дугаар бүлгийн 18-аас 27 дугаар ишлэлээс өнөөдөр хамт суралцгаална. Лук номын 18 дугаар бүлгийн 18-аас 27 дугаар ишлэл. Өнөөдрийн та бүхэндээ хуваалцах номлын сэдэв намайг даг гэж. Эзэн Есүс Христ намайг даг гэж хэлсэн байна. Бүгдээ яг энэ гайхалтай үг яг энд хэрхэн хэлэгдсэн бэ гэдэг талаар хамт сурах гэж байна. За би уншия та сонсороо. Би нөгөө СМО-гоос стандарт Монгол орчуулгаас уншина. Тэгээ та анхаарлаа сонсороо. Нэгэн захирагч Есүсээс агуу багшаа мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ гэж асуухад Есүс түүнд чи яагаад намайг авгай гэж дуудана вэ? Ганц Бурханаас өөр хинч авгай биш юм а. Бүү завхаар хүн бүү ал, бүү хулгаал, бүү худал мэдвэл эцэг ихэ хүндэл гих тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэн тэрээр би хар багасаа л энэ бүгдийг сахиж ирсэн гэв. Есүс үүнийг сонсоод түүнд одоо чамд нэг л юм дутуу байна. Бага бүхнээ зараад ядуус тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно. Тэгээд эргэн ирж намайг даг гэхэд үүнийг сонсоод тэрээр ихэд гуйнахрав. Тэр маш баян хүн байжээ. Ямар хүн байсан гэнэ үү? Дахиад хэлдэ. Зүгээр баян биш. Ямар вүлээ? Жохон чанга хэлэхгүй юу? Маш баян хүмүүс. Есүс гуйнахарч байгааг нь хараад Бурхны хаанчлалд орох нь хөрөнгөтэй хүмүүсийн хувьд хичнээн бэрхвэ. Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ тэвний сүвгчээр орох нь илүү хялбар юм гэв. Үүнийг сонсоод хүмүүс тэгвэл хэн аврагдаж чадах юм бэ гэцгээсэнд Есүс хүмүүст боломжгүй зүйл Бурханд боломжтой гэвэ гэсэн. За энийг сонирхолтой ярьцлага болсон байгаа. Энийг та нар магадгүй Христ итгэсэн цагаас хойш зарим чинь манай сумд 20 жил болсон, энэ сумдээ 20 жил болсон байна, 30 жил болж байгаа. Арайч 30 болго маань угаасаа 28 жил болж байгаа юм шүү дээ тийм үү? Олон жилийн өнгөрүүлсэн баг. Магадгүй итгэлийн амьдралаар зарим нь 20 30 жил болсон ч байна. Маш олон удаа сонссон байх энийг сонссон байх. Нэгэн баян нөхөр байгаа. Тэр өстө буруу нөхөр байсан гэдэг. Энэ хүнээс яг энэ ярьцлагаас бид өнөөдөр суралцах чинь яг үүгээр дамжуулж эзэн өнөөдөр бидэнд өөрийнхөө үгийг бидэнд альдж байгааг бид сонсох хэрэгтэй. Эд баялаг ба Бурхныг дагах нь энэ ямар утга учиртай вэ? Бүгд яг энэ ярьцлага руу энэ түүхлүүгээ иргэн дахин харцгаая. Нэгэн баян захирагч хэлсэн байна. Тэр захирагч гэдэг нь тэр нэгдүгээр залуу хүн байсан. Гэхдээ тэр баян хүн байсан. Дээрээс нь тэр захирагч гэдэг нь тэр эрх мэдэлтэй хүн байсан байна. Гэхдээ яг шашны талыг эрх мэдэлтэй хүн үү? Эсвэл зөв нийгэмдэр төр засагтай эрх мэдэлтэй хүн үү? Бүү мэдэлтэй яг юунд эрх мэдэлтэй байгаад тодорхой өгүүлээгүй. Ямар ч гэсэн энэ бол нэг эрх мэдэлтэй хүн байгаад. Энэ хүн Есүсээс хурцж хэлж байгаа. Асуусан байна. Мөнх амийг өвлөн авахын тулд би юу хийх ёстой вэ гэж. За энэ бол энгийн хүн болгоны дотор ямар нэгэн цаг үе төрдөг бодол байна. Ер нь мөнх ам тэр деваачнд очих болов би гэж. Хэрвээ байдаг бол
Мэдээж хүн болгоны итгэл үнэмшлээс шалтгаалж энэ бүхэн бодол өөр байдаг л да. Тэгээд зарим итгэл үнэмшлээс зарим шашинд болохоор хүн бол нас бараад нэг шууд шийдэгдэх одоо юу хөө мөнхийн амь руу ч юм уу деваачин эсвэл там руу явахгүй ингээ хүний амьдрал чинь ингээл эргэн төрөөд дахин төрөөл нохоо болоод гөрүүл болоод хулган болоод тэгэл ингээл үргэлжлэл байдаг тухай зарим одоо итгэл үнэмшил ярьдаг. Харин Библийн итгэл үнэмшил юуны тухай чинь хүн энэ дэлхий дээр нэг л удаа амьдрна. Нэг л амьдрна. Нэг л удаа үхнэ. Тэгэд энэ дэлхий дээр бид нар амьдарч явах үедээ бид нар мөнх амьдралынхаа шийдвэрийг гаргадаг тухай ярьж байгаа сонголтыг хийдэг. Тэгэхээр энэ нь бид нар бусдаас илүү эсвэл дутуу байх тухай яриаггүй. Дутуу байснараа мөнх амийг авахгүй тухай яриаггүй. Энэ нь харин юуны тухай өгүүлдэг гэж Бурхан итгэлийн тухай өгүүлдэг юм аа. Тэгэд энэ залуу Есүсээс яг тэр энгийн хүмүүст байдаг тэр зүйлийг л асуусан баг. Би Бурханы хаанчлалд би мөнх амийг авахын тулд би яг яах вэ гэсэн баг. Нэгсэндээ тэр мөнх амийг авах, деваачинд орох, өөр дөр төвлөрөөд байна гэсэн. Би юу хийвэл? Би бусдын хийгээгүй зүйлийг хийвэл, бусдын чадахгүй байгаа зүйлийг би чадчих юм бол би яавал би тэр сайхан мөнх амийг авч мөнхөд Бурханы хамт деваачинд байх вэ гэдэг тэр бодож ирсэн байна. Харин Есүсийн хариулт эхнээсээ эхлэн их сонирхолтой эхэлсэн байна. Тэр зүг ингэж хэлээгүй. Шууд чи ямар хачин эготой нөхөр вэ гэж хэлээгүй тийм үү? Хаанаас эхэлсэн бэ гэхээр чи намайг яагаад агуу гэж дуудсан бэ гэдгээс эхэлсэн байна. Нөгөө өөр орчуулган дээр болохоор чи юу гэж хэлсэн байдаг вэ? Сайн гэж хэлсэн тийм үү? Сайн багшаа гэсэн байна. Тэгэхээр яг энэ одоо энэ сайн гэж байгаа энэ үг, энэ агуу гэж байгаа үг ерөнхийдөө хэлж байгаа яг их бичгээр хэлж байгаа зүйл нь ер нь адилхан утгыг агуулж яадаг л да. Нэгсэндээ ер нь бол яг үгийн гол үндэс бол сайн гэдэг утгыг агуулдаг боловч энэ нөхөр бусдаас ялгаатай excellent нэгсэндээ бусдаас илүү бусдаа харьцуулшгүй гэсэн утгыг агуулсан байдаг үг байгаа шүү. За энэ одоо энэ их хэлний. Тэгэхээр энэ үг юу хэлээд байгаа вэ гэхээр агуу багшаа гэж хэлээд байгаа нь бусдаас илүү нэгсэндээ гин нүгэлгүй ямар нэгэн муу зүйлгүй багшаа гэсэн санааг агуулж байгаа. Энд багш рабинуудыг тухайн үед еврейчүүд тэгэд дууддаггүй байсан баг. Яг гэвэл энэ бол зөвхөн Бурхан бол сайн. Яг гэвэл ямар ч нүгэлгүй төгс нэгэн бол Бурхан. Есүс чи яагаад намайг тэгж ганц Бурханаас өөр хинч агуу биш шүү гэж хариулсан. Тэр энэ их мэдлэлтэй бас энэ баян залуу Есүсийн тэр Есүсээр өөрийнхөө амьдралыг бас нэг талаараа баталгаажуулахыг хүсэж ирсэн байна. Ягаад гэж энэ залуу үнэндээ их сайн амьдралтай залуу байсан баг. Бүгд хажуудаа хүндээ хандчихлахгүй. Энэ их сайн залуу байсан байлээ шүү ер нь. Хүний нүдээр харах юм бол их сайн залуу байсан байлээ шүү. Тэ? Ягаад гэхээр бүгд дараагийн ишлээс асуулж харж байгаа тийм үү? Дараагийн хэсэгтэр юуны тухай өгүүлсэн бэхээр үргэлжлүүлээд тэр залууд Есүс маш тодорхой нэг хэдэн зүйлийн тухай өгүүлсэн байдаг. Тэр санаж байна уу? Ингэж хэлсэн баг. Бүү завхаар, хүн бүү хал, бүү хулгаал, бүү худал мэдвэл эцэг ихээ хүндэл гих тушаалуудыг чи мэднэ шүү дээ гэсэн. Тэрээр би хар багаасаа л энэ бүгдийг сахиж ирсэн гэсэн баг. Бидний олонхоос илүү хүн болчлоо шүү энэ чинь. Хар багаасаа л энэ зөв амьдралыг өөрийнхөө амьдралын хэм маягаа болгож ирсэн байна. Гэхдээ энэ залуу өөрийн хүчээр Бурхан таалагдах тухай яриад байгаа. Өөрийн хийсэн сайн үйлсээрээ мөнх амийг хүлээж авах тухай яриад байгаа. Тэгэд үүнийг нь Есүс баталгаажуулж өгнө гэж хүлээж байж болох юм. Тэр олон хүмүүсийн дунд би хар багаасаа хулгай хийдгүү, худлаа ярьдгүү, хүн алаагүй, би ямар ч гим нүгэл оролцох, би ер нь бол раби, сайн раби багш минь ээ, би илүү сайн амьдрсан шүү дээ. Есүс тэр олонний дунд магадгүй тэгж хэлээсэй гэж энэ залуу хүсэж биж болох юм. Чи мөнх амийг авчичээ. Ийм үгийг хүслээчсэн ч болох юм. Яг энэ тухайн нарийн бичээгүй л дээ. Энэ хар багаасаа хэдийгээр тэдгэрийг зүйлийг сахиж биелүүлж байсан гэдгээ хэлсэн энэ үгийг Есүс үгүйсгээгүй л дээ. Түүний хийсэн сайн үйлсийг нь Есүс үгүйсгэхгүй. Гэхдээ тэрхүү сайн үйлсийн үр дүнд мөнх амийг авна ч гэж хэлээгүй.
Сайн зүйлийг хийсний тэр Есүс гайхаад чи залуу хүн, эрх мэдэлтэй баян тэгсэн мөртлөө чи ямар гайхалтай хүн бэ чи хэлээгүү. Харин түүнд хамгийн чухал зүйл хэлсэн байна. Бүхнийг орхиод намайг дагаа гэсэн. Ингэж хэлсэн байгаа. Одоо чамд нэг л юм юу гэсэн? Дутуу байна гэсэн. Байнга бүхнээ орхиод ядуус тарааж өг. Тэгвэл чи тэнгэрт баялагтай болно гэсэн. Тэгээ эргэн ирж намайг даг гэхэд үүнийг сонсоод тэрээр ихэд гунхрав. Тэр маш баян хүн байжээ гэсэн. Одоо чамд нэг л юм дутуу гэж хэлсэн яг тэр баян залууд хандаж хэлж байгаа. Яг тэр хүн хэлж байгаа. Тухайн нөхцөл байдал. Тэрээр бусад бүх зүйл дээр төг сайн болсон гэсэн утгатай Есүс хэлээгүй л дээ. Чи бус зүйл дээр бүр төгсөрчжээ. Одоо ганц юм дутуу гэж хэлээгүй. Харин тэр залууг Есүс сорьсон байна. Энэ залуугийн итгэл, энэ залуугийн амьдралыг тавьж байгаа үнц нь яг юу вэ гэдгийг өөрт нь мэдүүлсэн тэр залууд. Тэр өөрөө мөнх аймыг авч Бурхантай хамт мөнхөд байхыг хүсэж байгаа боловч үнэндээ тэр хүний дотор яг юу нуугдсан байгааг вэ гэдгийг гаргаж ирсэн байна. Нөхдөд бид нар их олон гоё юм ярьдаг үстэй. Бид нар ингэдэж нэг хүн юм хийнгүүт би тэрний оронд байсан бол ингэхгүй байхгүй юу? Тэр яасан шагнал авсан гэж, шагналын мөнгөөр яасан гэж чинь. Харин тийм шагналын мөнгөөр тэр гэртээ тавилга авсан бэлээ. Тэр ийм багхгүй юу шуналтай. Би тэрний оронд шагнал авсан бол би ядуус тарааж өгөх байсан. Тэгж боддог хүн байна уу? Тэгж ярьж ирсэн хүн байна уу? Тэрний цалин нэмэгдсэн байл. Хэд болсон гэж чинь. Амар тийч 2 дахин их мөнгө тоос гэж чинь. Тэгээд тэр яасан гэж. Тэр хань авсан мөнгөөрөө хүүхдүүдтэй гутлах авч өгсөн байл. Би байсан бол өнчи ядуу хүүхдүүдэд тарааж өгсөн. Маш олон хүмүүс ингэж ярьд, ингэж боддог. Би байсан бол би тэр доржийн оронд баян байсан бол би дулмаагийн оронд би мөнгөтэй байсан бол би сүрэн шиг нэр хүндтэй байсан бол би ийм их мэдэлтэй байсан бол би ингээд алаа ичих байхгүй юу? Ингэж бодож байсан хүн байл гараар өрөхгүй юу? За ямар ч 2 3 хүн байна. За натаа нэрээ 4 лээ шүү заяа. За манай бус нь үнэхээр тасарчжээ. Ерөөсөө тийм муу бодолт байгаагүй хүмүүс ах шиг юм уу? Тэр бид нар хэдийгээр заримдаа маш олон гоё юм ярьдаг ч гэсэн одоо та нар ч ингэж залбирч ирсэн хүмүүс байгаа бах. Би ч гэсэндээс залбирч ирсэн. Эзэн минь $100 өгч тэгвэл таны хаанчлыг тэл имэйлийг гээд. Тэг залбирч ирсэн байгаа шүү дээ. Энэ буруу залбирал биш л дээ. Гэхдээ $100 өмнө бидний дотор яг юу байхыг бид хэрэгтэй болдог байхгүй. Тийм учраас бурхан $100 өмнө биднийг бэрхшээл дундуур явуулж үнэндээ $100 бид тэгэхээр зүгээр сая төгрөг ирэхэд бид нар яаж өөрчлөгдөх вэ, хувирах вэ гэдгээ бид нар мэдчих хэрэгтэй болдог. Бурхан биднийг сордог, биднийг тэр одоо юу гэлээ тэр шалгалт дундуур явдаг, итгэлийн амьдрал алхуулдаг байгаа. Энэ залуу хувьд өөрийгөө бүр төгсөрцөл гэж бодож ирсэн баг. Тэр их мэдэлтэй болсон хүн болгон түүнд алгадаж мөнгөтэй ч хүн юм байна, ухаалагч хүн юм байна, багаасаа одоо тэр Бурхны тушаалуудыг биелүүлж ирсэн юм байна. За энэ үл сайн хүн байна гэж хүн болгон алгадаждаг байсан баг. Тэр хүн өөрийгөө сайн л хүн гэж бодоод байсан. Би бол сайн хүн, би бол сайн хүн, би бол сайхан ч залуу, би сайн хүн. Харин Есүс нэг асуултаар түүний дотор жинхэнэ юу нуугдж байгааг харуулсан. Юу гэж хэлсэн гэж чи тэгвэл байгаа бүхнээ зараад чамд дутж байгаа зүйл гэсэн. Байгаа бүхнээ зараад намайг дагаа гэсэн. Follow me гэсэн байна. Намайг даг. Байгаа бүхнээ зараад намайг даг. Энэ үгийг сонсоод тэр маш баян байсан учраас яасан бэлээ? Гунигтай болсон. Яг л эд хөрөнгөөсөө салмааргүй. Түнд сонголт ирсэн байхгүй. Эд хөрөнгөө Бурхныг дагахгүй гэсэн сонголт. Энэ залуу өөрийгөө юу гэж боддог гэсэн гэж би амьдралынхаа туршид Бурханд таалагдсан амьдралаар амьдэрсэн. Би үргэлж зөв хийж амьдэрсэн. Би сайныг үлдэж амьдэрсэн. Би ер нь сайн хүн. Би Бурханд таалагдсан хүн мөн гэж бодож байсан. Гэтэл ганцхан үг түүний дотор байгаа хязгаарыг харуулсан баг. Түндээс хязгаар юу байсан гэж эд баялаг байсан баг. Үндэ түнд байсан эд хөрөнгө нь Есүсийг дагахаас илүү чухал байсан баг.
Таны зарим чинь айж бодож магадгүй яана ингээд бурханд итгэхэд яваад бол нэг өдөр бүх юм азраад намайг даг гэчвэл яана. Өстө дүүрлээ шүү нэрээ юу болж байна. Яг энэ үгийг одоо бод. Нэрээ шүү. Нэг удаа би MMTI юу лээ? Насаа устар MMTI мөн лөө. Mongolian Mission Training Institute тийм үү? Тийм Монголын одоо илгээлт эзэн бэлтгэх институт гэж зүйл сууж исэн байгаа би 94 онд илүү хэдэн онд 95 оны хавар жил 94 оны хавар жил сандгүй баг 30 жилийн өмнөх юм ярьж штэ тийм үү. Тэгсэн тэр үед нэг ийм зүйл тохиол болсон байхгүй. Нэг удаа Христийн төлөө амиа өгөх тухай юм яриа болсон байгаа тэр сурчсан оюутнуудын дунд. Яг тэр заас нэг солонгос пастор заахтаа ер нь Есүсийн төлөө үхэхэд бэлнэ гэдэг ийм утгатай юм ярьчаад яваад өгөхгүй. Дараа нь бид нар оюутнууд үлдээ тэнд ер нь Христийн төлөө үхэхэд бэлнэ гэсэн. Тэр чинь нэг оюутан тэгж хэлсэн байхгүй. Энэ бол зүгээр зүүрлэл. Христийн төлөө үхээд байх хэрэггүй. Юус үхэж болохгүй шүү Христийн төлөө. Тэгвэл бүр тэнэг штэ болохгүй байхгүй тэгж. Тийм амин насаараа дэнжин тавьж болохгүй. Зүгээр зүүрлэл яг үхэх мэт тийм гоё сэтгэлтэй үйлчлэх гэдэг гэж ярьсан ба. Тэгсэн миний дотор болохоор арай өөр бодлоос. Тэгээ би тэрэндээ марсан. Үгүй. Наа чи үхэх тухай л яриад байна да. Тэг нөгөө тэр эмхтэн өсөл тэр үгүй. Энэ үхэх тухай биш. Үхэх мэтээр үйлчлэх тухай гэсэн. Тэгэхээр би үгүй. Яг Есүсийн тухай яг үхэх хэрэгтэй бол үхэх тухай Есүсийн дагалдагч нар үхсэн штэ бүгдээрээ Есүсийн төлөө. Та нар санаж байгаа штэ. Яг тэрэн шиг яг адилхан ярьж байгаа. Яг өнөөдөр нөхцөлд Есүсийг дагах юм уу эсвэл үхэх юм уу гэдэг юм бол үхье гэдгийг сонгох тухай ярьж байгаа юм биш үү гэсэн. Үгүй. Чи ингээд туушраад идэг байхгүй. Ингэж тийм туушрах болохгүй байхгүй да гэж хэлсэн. Гэхдээ тэр үг одоо хүртэл миний дотор байдаг. Үхэх тухай. Гэхдээ би яг тийм үхэхээр тийм хүнд байдал орч үзээгүй л дээ Христийн төлөө. Тэгж орох юмсан ч гэж би бодоогүй л дээ нэрээ. Тэм хүсэж байх юм биш шүү дээ тийм үү. Гэхдээ би өөртөө үргэлж өөрөөсөө асуудаг зүйл. Би яг хэрвээ Христийн төлөө үхэх тийм хэрэгцээ гарвал би үхэхэд бэлэн үү гэж өөрөөсөө асуудаг. Тэгээ би үүнд бэлэн байхын төлөө би эзний өмнө түүнтэй үргэлж холбоотой байж, түүнд итгэж, түүнд найдаж, түүнийг хайрлах юмсан гэсэн тэр залбирлыг би үлддэг. Өнөөдөр аав нөхдөд та өөрөөсөө асуугаар. Яг энэ баян хүнээс асуусан тэр асуултыг байгаа бүхний зараа намайг даг гэж Есүс хэлвэл би чадах уу гэж. Нэг оюутнуудын залбирал гэж ярьдаг байхгүй. Ер нь бол оюутан хүний залбирал юу гэдэг вэ гэхээр бүхнээ танд өргөе гэдэг нэ. Юу ч болохоор. Харин юмтай болсны дараа ингэж залбирч эхэлдэг гинэ. Таны хүсэж байгааг өргөе. Хүслээ мэдүүлээч. Яг л нөгөө хоёр хүн нөгөө өргөл өргөдөг тухай яриа байдаг ш. Нэг онгоо та нар мэдэх байна. Хоёр хүн яаж өргөл өргөдөг тухай ярихгүй хоёр итгэж. Чи яаж өргөл өргөдөг гэсэн. Нэг нь би ингээд өөр зогсоод өргөл өгөх юм зогсонгуудаа би тойрог зураад тэгээ би өргөлөө дэше цацдаг баг. Тэгээ тойрноос гадна унж байгаа нь бурхан таних тойргийн дотор унж байгаа нь бурхан надад өгж байна гэж үздэг. Тэгээ дээсэн цацдаг унсныгаа би тоолж аваад яваад өгдөг гэсэн. Сүм дотор ороод игдэг нэ. Тэгээ нөгөө чи яаж өргөд юм бэ гэсэн. Би бол зүгээр өргөлөө авчраад сүм дээр хуржаал бурхан руу дэш нь цацаал авахын аваараа авахгүйг нь үлдээгээрээ. Тэгээ унсныгаа би аваад яваад өгдөг. Тэгээ бурхан өөрөө авахыг авчил таарна шүү дээ гэсэн. Энэ эргээл тайлъя. Бид нар юутай яваад байна? Бид бурханаас дээгүр юм тавиална гэсэн дотроо. Бид нар хэзээгээр бурхан танд итгээд байгаа, таныг хайрлаад байгаа шүү. Таны төлөө бүх амьдралаа зориулж өгсөн ч яг уу гэсэн ирнэ. Жохо юм ч гэсэн надад байхасаа гэсэн бодол бидний төрөөл байна гэсэн. Энэ залуугийн өмнө ирсэн сонголт намайг даг. Эсвэл эд хөрөнгөө дагаа гэсэн. Энэ залуу сонголтоо хийсэн. Хэдийгээр өөрөө тэр өөрийгөө маш бурханлаг хүн гэж бодож байсан ч тухайн үеийнхэн шашны зан үйлдэлүүд тухайн үед өөрийнхөө амьдралын хэмээг харахад өөрийгөө илүү бурханлаг, илүү зөвхт хүн гэж бодож байсан ч харин Есүсийн асуултанд тэр бүтэрсэн юм аа. Энэ Есүс түнд гайхалтай хувьчилсан дуудлага өгсөн баг. Намайг даг гэж. Харин тэр залуу яг тэр мөчид Бурхны дуудлагатай байж чадсангүй. Гэхдээ энэ залуугийн төгсгөл, амьдралын төгсгөлийг бид нар мэдэхгүй л дээ юу болсныг. Гэхдээ яг тэр мөчид бол тэр Бурхан дуудлагатай байж чадаагүй. Өнөөдөр аанөгтөө бид нар Бурхан дуулууртай байж чадаагүй олон үеуд байдаг. Тухайн мөчид эзэн өрг гэж яхад бид нар өрөхгүй. Биднийг яв гэж яхад бид нар явахгүй. Сайн мэдээ тараа гэж яхад бид нар тараахгүй. Хайр гэхэд бид нар үзий ядаж. Уучир гэхэд бид нар өшөө онзоо авах гэж боддог. Бид нар дуулгүй үед байдаг бидэрт. Гэхдээ тэр чигээр тэр амьдрал чинь тэнд
дуусаж болохгүй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй. Есүс гуйнахарч байгааг хараад Бурхны хаанчлалд орох нь гэдэг одоо цаашаа явж шүү. Бурхны хаанчлалд орох нь хөрөнгөтэй хүмүүсийн хувьд хичнээн бэрхвэ. Баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ тэвний сүвчээр орох нь илүү хялбар юм а гэсэн. Ер нь тухайн үед яг энтэй адилхан үг байдаг хэрэгэлдэг байсан байна л да. Тэмээ тэвний сүвчээр орох. Ер нь заан гэж хэрэгэлдэг байсан гэдэг их тохиолдол. Заан тэвний сүвчээр ороход хэцүү шттэ гэж. За энийг ямар үед хэрэгэлдэг байсан гэхээр ер нь боломжгүй гэдэг зүйлийн тухай ярих үед энийг хэрэгэлдэг байсан нэ. Оо чи тийм аваач. Заан тэмээний сүвчээр орохтой адилхан. Маш за тэвний сүвчээр. Заан тэмээний сүвчээр орохоор. Заан тэвний сүвчээр адилхан гэж заримдаа зүүрлж хэлдэг байсан. Харин энэ удаа Есүс Христ болохоор тэмээ тэвний сүвчээр орох. Нэгсэн юу ч хэлээд нэхэр хүмүүсийн хэрэгэлдэг үгийг тэрэнд зориулж хэлээд байна гэсэн. Хүмүүс өөрсдөө боломжгүй гэдэг зүйлийг илэрхийлдэг байсан. Тэр хэл зүгийг хэрэгжилж байна гэж тэрэнд. Гэхдээ ингээд энэ дуусгаагүй. Эд баялагтай хүмүүс Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж Есүс хэлээгүй шүү. Бүгд хажууд доогондоо хаан хэлээрэй. Эд баялагтай хүмүүс Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж хэлээгүй шүү. Одоо санаж байна нэг хэдэн жилийн өмнө үлээд Монголын дундаж амьдралтай ядуу биш ээ юу лээ. Тэ ядуу биш хүмүүсийн судалгаа гаргасан чинь нөгөө будаа агшигчтай юу гэл тийм үү? Хөргөгчтэй юу? Өөр юу байлаа? Бараг телевизтэй юу гэх. Тэгэнгүүт монголчин бараг 80% ядуу биш болчиход байгаа шүү дээ. Яаж хийж байгаа л ямар нэгэн телевиз байж байгаа шүү дээ. Гэрт нь нэг будаа агшаач. Тэгээд ус буслах хэрэгтэй яаж гэнэ тийм үү? Танд ямар нэгэн баялаг байгаа бол би бүр баян хүний тухай яриаг. Зүгээр би эд баялагтай хүний тухай ярьж байна. Өнөөдөр ямар нэгэн байдлаар та нэг ор хорондоо байгаа. Түрээслээд байж иж болно. Эсвэл та худалдаж аваад байж иж болно. Та сар болгон төлбөрийн төлөөд ямар нэгэн машин бас хэрэгжилж болох юм. Эд баялагтай хүн Бурхны хаанчлалд орж чадахгүй гэж Есүс хэлээгүй. Харин тэр залуу эд баялагт Бурхныг дахиад илүү хайртай байгааг хараад баян хүн Бурхны хаанчлалд орохоос тэмээ тэвний сүвчээр орох нь илүү хялбар гэж хэлсэн байна. Библи бас ядуу хүмүүс Бурхны хаанчлалд орох нь амархан гэж хэлээгүй шүү. Баян хүмүүс бол орж чадахгүй байна. Тэгвэл ядуу мань битнүүд шууд орчих юм байна гэж бодож байна. Үгүй. Зарим хүмүүс ингэж боддог. Зарим хүмүүс ядуу байх нь баян хүмүүсээс илүү даруй, сайхан сэтгэлтэй байдаг гэж боддог. Энэ бол буруу. Ядуу байна гэдэг нь та бусдаас илүү сайхан сэтгэлтэй хүн байна гэсэн баталгаа байхгүй. Ядуу бүр харамч, бүр атаархуу, баян хүнийг унаасаа, бүдрээсээ, алдчихаасаа, хохироосоо гэж боддог хүмүүс байдаг. Өөртөө нь адилхан болоосоо, өөрөөс нь доош ороосоо гэж бодож байгаа хүмүүс байдаг. Ядуу байна гэдэг нь хүн ер нь сайхан сэтгэлтэй байна гэсэн үг биш шүү дээ. Ерөөсөө тэр баталгаа биш. Ядуу байна гэдэг нь дахин хэлий мөнх амийг авах Бурхны хаанчлалд орно гэсэн баталгаа биш. Би ядуу учраас Бурхан миний тал зогсож Бурхан миний тал зогсож байгаа гэж бодох нь эд баялагт найдаж буй хүнээс ялгаагүй юм аа. Ямар ч ялгаа байхгүй. Энэ мөстө баян затгалан худлаа өөр хийд хүнээ гангараа тонгоо. Би бол ядуу. Ядад бол энэ хүнтэй харьцуулах юм байхгүй. Гэхдээ л Бурхан миний талд гэж бодол энэ итгэл ингэж бодох итгэл хандлага эд хөрөнгөд итгэл найдвар тавьж байгаа тэр баян хүнтэй яг адилхан Бурханд үл таалагдах болно. Учир нь хинч байсан энэ дэлхий дээрх өөрийн статусаараа өөрийгөө хэмжих нь Бурханд үл таалагдана гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Хинч байсан. Ядуу байгаагаараа илүү бахархаж би ч ядуу юм чинь илүү итгэлтэй, илүү их залбиралтай би ядуу учраас Бурхан намайг харж байгаа. Хаста Библиэлд тэр сургаалт өгсдөр ялангуяа ядуу хүнийг яаж яана гэсэн би бол энэ баян хүмүүсийг хараад өрөвдөж гэнэ гэж бодчихъя. Та буруу бодолтой байна гэсэн. Та Бурханыг огт мэдэхгүй байна гэсэн. Дахин хэлий энэ дэлхий дээрх өөрийн статусаар өөрт байгаа зүйлээр өөрийн статусаар өөрийгөө хэмжих тусмал бид Бурханд үл таалагдах болно. Энэ дэлхийн статус заримдаа таныг хязгаарлаж байдаг. Энэ хязгаараасаа цааш харж чадахгүй байх үе бид нэр хүлээсэнд ордог баг. Энэ баян залуу хүлээсэнд орсон байхгүй. Юуны хүлээсэнд орсон гэж эд хөрөнгийн хүлээсэнд орсон баг. Яг л энэ эд хөрөнгөөс илүү давж юусэн харж чадахгүй байсан. Өөрийнх нь хувьд энэ эд хөрөнгө бүх зүйл нь байсан. Тэр хэдийгээр амаараа би Бурханаас мөнх амийг авах юмсан гэсэн тэр
одоо сэдлийг одоо тэр хандлагыг амаараа илэрхийлж байгаа ч харин түүний зүрх сэтгэл нь юу байсан гэж зүрх сэтгэл нь эд баялагд найдажсэн баг. Үүнийг сонсоод хүмүүс тэгвэл хэн аврагч чадах юм бэ гэцгээсэнд одоо энд Есүс хариулж байгаа тийм үү? Баян залуу Есүс хоёрын яриаг сонсоод зогсож байсан хүмүүс бүр шокд орсон байх тийм үү? Энэ залуу баян бас үргэлж сайныг үлддэг хүн байсан. Тэгсэн хэрнээ мөнх амиг авч чадахгүй бол бид өнгөрчээ гэж зарим бодож ирсэн баг. Энэ залуу шиг ийм сайн сайхан амьдралтай хүн орж чадахгүй бол man with no chance гэж утсан баг. Ямар ч боломж байхгүй гэж. Есүсийн хариулт баг. Хүмүүст боломжгүй зүйл Бурханд боломжтой гэсэн. Дахин сануулъя, дахин хэлье. Энэ дэлхий дээрх хүн өөрийнхөө энэ дэлхий дээрх статус болон сайн үйлс нь мөнх амийг авах эрх өгдөггүй гэдгийг Есүс хэлж байгаа. Би өмнө та нарт хэлж ирсэн, одоо ч та нар сануулъя. Яг тийм тохиол болж ирсэн хүмүүс сүмд орж ирэнгүүтээ их өргөл өгөх юм бол илүү их мэдлэлтэй болно гэж боддог хүмүүс байдаг. Өнөөдөр бид нэр заалаа янзалж байна. Энэ олон жил ярьсан байхгүй юу? Олон жил ярьсан. Тэгээ бид нар яг нөгөө санхүүгээсээ болоод бид нар юусыг хөдөлж чадахгүй гэсэн. Яг тэгэхээр эн чинь жилээс жил нэмэгдээд байгаа шүү дээ. Өмнөх жилд нь янзлсан байсан бол гэж боддог байхгүй. Тэгэхээр тэр үед нь боломж байгаагүй л дээ. Тэгэл дараагийн жил нь боддог бүгдээрээ тооцоо. Одоо яах вэ? Одоо эн чинь хамгийн анх одоо хэдэн жилийн өмнө бараг 20 жилийн өмнө ярьж байгаа 10 саяар янзлах юм шиг их мөнгө байна. За болио энэгүй явчих. Тэрний дараагийн жил нь 15 сая. За яах юм бэ? Тэгэл байж бол 2 3 жил дараа одоо хэдээр янзлах бол за тооцоодох юм. 30 сая гэж байна. Бидэнд тийм мөнгө байхгүй. Уруу байжлыг одоо ямар одоо юм нэхэд байгаа ш байжлыг. Тэгэл яваалс. Тэгэл янз бүрийн болонгууд яг энэ хэрвээ тэгшхэн байсан бол заалаа бид нар тэгшлээд байгаа ш. Гэл бодно тэгшхэн байсан бол өшөө олон янзаар хэрэгж болохоор за яах болно эцтэй л гэл яваалс. Тэгшхэн байх юм бол өшөө олон хүн суух үстэй харин тийм л дээ гэхдээ яах вэ мөнгө баг. Тэгэл яваалсан. За дараагийн 1 жил яасан 30 сая болсон. Дараагийн жил явсаар галсан 40 сая болсон 50 сая болсон. Гэсэн чинь энэ жил тооцоо болсон чи хэд болсон гэж 70 сая. Тэгсэн чи яасан гэж хийцгээе. Яагаад тэгвэл эх жил 100 сая болно. Тэгээд эсвэл бүгдээр ерөөсөө тэр хийхгүй баг. Тэгээд хийцгээе. Окей. Энэ тэг үнтэй хийцгээе. Яг бол хямдхан байсан ч бурхан хангана, үнтэй байсан ч бурхан хангана. Халелуя. Хямдхан юм амтдаг хүмүүстэй хандж хэлж байгаа шүү би бас. Аль ч үн байсан бурхан хангана шүү. Гэхдээ мэдээж би таныг ухаантай байгаарай л гэж хэлж байгаа шүү. Үнтэйг намнаа гэж дайраад иж бас болохгүй шүү дээ юм уу? Өгж байгаа боломж дотроо хамгийн сайныг хэлж хэрэгэл сурах нь бас яг буруу зүйл биш шүү заяа. Тэгээ заримдаа тэрийг би нэг буруутгадаг хүмүүс байдаг. Чи үнтэйг авсан, би хямдханыг авсан, би илүү бурханлаг байгаа. Би илүү гарч байгаа мөнгөөр би хүмүүс сайныг үлдчихэж байгаа. Ямар гоё сэтгэл бай. Сайн байна. Баяр үргээ. Халелуя. Тааш шүү, чи шүү. Тэгтээ тэгж хэлж байгаа нь нөгөөдхөө буруутгаж болохгүй шүү дээ юм уу? За, бүгдээ нөгөө юм л гоо. Сургал. Тэгээ бид нар дэрийг хийсэн. Одоо хийж иглсэн. Бид нар эхний урьдчилгаа 35 сая төлсөн. Одоо тэр заалны тэгшлэний 35 сая төгрөг бид нар залбирч байна. Бурхан хангана. Халелуя. Яагаад? Бид түүний хүүхдүүд. Энэ бол Бурханы чуулган. Би хизээч амьд үгэл миний чуулган шилж байгааг та сонссон баг. Би нэг ч удаа тэгж шилж байгаагүй шүү. Яг энэ Бурханы чуулган. Энэ Бурханы чуулган өөрөө хангах болно гэж итгэж байгаа. Тэгсэн бид нар юма тэгшлээ тэгсэн чи яасан гэж одоо хан маань гологдоод тэгсэн. Нөгөө пар маань угаасаа олигтой ажилтгүй дүлий Орос пар угаа шүү дээ тийм үү? Орсын дүлий биш шүү зүгээр парын дүлий шүү заяа. Нөгөө Оросын л дээр үе тавьсан. Одоо энэ чинь бараг 40 50 жил болсон пар. Гологдоод тэгсэн. За. Одоо л парын янзлах хэрэгтэй. Парын янзлах ханаа янзлах хэрэгтэй. Хандлага гэж бодол. Одоо бараг 100 сая төгрөгөөр бүгдийг янзлах юм шиг байна. Одоо энэ 70 сая нь ороод шүү дээ тийм үү? Бидний өргөл хэзээч биднийг Бурханы өмнө хэн байх вэ гэдгийг одоо тодорхойлдгүй юм аа. Ойлгосноо? Бид илүү өргөссөн учраас бид нар Бурханд илүү таалагддаг хүн болж
Одоо нэгсэндээ бид өргөлөөр бурханд хүлээн зөвшөөрөгддөг юм. Харин өргөл бидний дотор хэн байгааг илэрхийлж чаддаг байна. Бид хэнд итгэж байгааг бид нар хэн бэ гэдгийг илэрхийлдэг. Амаараа бид нар хичнээн сайн зүйл ярьж болно. Би мөнгөтэй байсан бол энэ сүмийн хамыг бүгдийн сайхан янзлахгүй хэлж болно. Гэхдээ бидний дотор байгаа зүйл энэ бол үйлс болж харагддаг. Яг л энэ залуу баян хүн шиг. Энэ залуу амаараа бол үнэхээр бурханлаг хүн байна. Гэхдээ түүний зүрх сэтгэл эд баялагаас салшгүй холбоотой болсон байна. Бидний зүрх сэтгэл хандлага бурханд итгэл маань үйлсээр илэрхийлэгддэг. Дахин хэл энэ үйлс нь харин биднийг бурханд таалагдах байдлыг бий болгодог биш. Харин бидний итгэл бидний дотор байгаа итгэлийг бурхан аль хэзээ харсан байдаг юм аа. Та ядуу байх, баян байх гэдгээс илүү бурханд итгэх нь та өөрийнхөө хязгаарыг давах хүч болдог. Энэ баян залуу өөрийн хязгаарыг давж чадаагүй. Түүнийг зогсоосон хязгаар юу байсан гэж эд баялаг байсан. Таны хязгаар юу вэ? Андагтөө. Таны хязгаар юу вэ? Ядуу байдал чинь таны хязгаар уу? Заримдаа бид нар өөрийнхөө ядуу байдлыг угаасаа би мөнгөгүй, би юучгүй, энэс цаашаа явж чадахгүй гэж боддог. Угаасаа энэс илүү гарч чадахгүй. Хүнжлийнхөө хэрээр хөлөөж игээд сууж байна гэдэг. Эсвэл таны хязгаар мэдлэг үү? Таны эсвэл мэдлэггүй байдал уу? Эсвэл таны нас уу? Арай залуу, дэндүү хөгшин байх уу? Энэ таны хязгаар уу? Бурханд үйлчлэх гэхээр та дэндүү завгүй байна уу? Цаг зав чинь таны хязгаар болоод байна уу? Завтай байсан бол үйлчлэхгүй завгүй л байгаад байна. Одоо удахгүй бид нар үйлчлэлийн шинэ жилээ хийх гэж. Бид нар жил болгон үйлчлэлийн шинэ жилийн өмнөх хагас өдөр нь үйлчлэлийн шинэ жилийн нээлттэй цуглаан хийдэг. Бүх цуглаанд үйлчлдэг хүмүүс. Бид нар нэг 200 орчим хүмүүс сүмдэрж үйлчлдэг хүмүүс байдаг. Хамтдаа цугладаг. Энэ 200 хүнийг би 2000 боллоосоо гэж үнэхээр хүсдэг. Яг тэр 200 хүн ямар 200 хүн гэж өөрийн хязгаарыг давсан хүмүүс байдаг. Би үйлчлэе. Би завгүй амьдарч байгаа үнэн. Ихтэй пастор би эсийн бүлэгт үйлчлэе. Пастор би дагалдагч бэлтгэхэд оролцъё. Пастор би ухтах үйлчлэлд оролцъё. Пастор би нэг айхтар бусдаас дассан чадвар байхгүй ч гэсэн би магтаал би зогсъё. Үйлчлэе. Би эдгэрлийн баяр хөөрөд зогсъё. Үйлчлэе. Пастор би үйлчлэе гэсэн. Энэ хүмүүс байдаг. Бурхан биднийг өөртөөс минь том зүйлийн төлөө бүтээж дуудсан гэдгийг бүү мартаарай. Өнөөдөр та өөрийгөө хараад заасан би бол ингээл байж гэн. Өстө довоо шарлуулж өгдөглээ. Хувиа борлуулж довоо шарлуулж байна гэж. Ингээл болж байна. Энэ таны дуудлага биш ээ. Ингээл болон биш. Заримдаа бид нар Бурханы бидэнд өгсөн тэр хязгааргүй мөрөөдлийг бид нар авч бид итгэлээр алхам хийхэд эзэн бидний амьдралд гайхамшиг хийдэг юм аа. Тэгээ гайхамшиг гэхээр хязгаараа давна гэхээр бүгдээрээ баян болно гэсэн үг биш шүү дээ. Харин ямар ч үед Христийг дагахад зогсохгүй байх гэдэг бол хязгаараа давсан хүний итгэл юм аа. Христийг бүрэн дагах үед Бурхан бидний эргэн тойронд бидэнд өгсөн дуудлагын дагуу өөрчлөлтийг өгдөг байна. Өнөөдөр ан нөхдөд хувиа борлуулж довоо шарлуулсан амьдралаар биш. Бүгдээ энэ нийгэм, энэ улс үндэстнийг өөрчлөлт рүү алхацгаая. Таны мөнгө өөрчлөлтийг хэрэглэх зэвсэг болдог. Таны залбирал өөрчлөлтийг авчрах зэвсэг болдог, сувг болдог. Халелуя. Таны зан чанар өөрчлөлтийг авчрах бас сувг болдог гэдгийг бүү мартаарай. Бид нар юм болон зөвхөн мөнгөтэй бодож болохгүй. Харин бидний итгэл байдаг. Бидний зан чанар байдаг. Бидний амьдралын зөв хэмнэл байдаг. Энэ бүхэн энэ нийгэмд бидний эрхэм тойронд өөрчлөлтийг авчирдаг юм аа. Та нар санаж байна уу? Авраам хүүхдтэй болоход хэд хөгшин гэж байсан. Мөшөө ярьж чадахгүй байсан. Би гацааштай гэсэн. Гедеон аймхай байсан. Нуугд аймхай. Иремья хуучин гэрээний Иремья шүүзүүлэх шинэ гэрээний Тимот залуу байсан. Тэд гэхдээ өөрсдийнхөө хязгаарыг давсан юм аа. Таныг юу хязгаарлаж байгаа? Мөнгөний тухай бодлоо. Таны
Чадвар уу? Би чадвартай чадваргүй, эсвэл чадна чадахгүй юу? Бид харж ин эдгэр хүмүүсийг саний хэлсэн хүмүүс Авраам, Моше, Гедеон, Тимот, Иремья, Исаи гэдэг энэ бүх хүмүүсийн тухай ярих үед тэд өөрсдийнхөө хязгаарыг давсан итгэлийн баатар болсон юм. За тэд нэг юмыг мэддэг байсан. Бурхны дуудлагын дагуу амьдрах гэдэг нь Бурханаас өгөгдсөн ёроол юм ба гэдэгт ойлгож ирсэн байна. Аногтөө. Өнөөдөр би таныг уриалж байна. Таныг юу хязгаарлаж тэр бүхнийг давцгаая. Магадгүй та нарт замчин бистэ Бурханыг таньж мэд арай л сайн мэдэхгүй байгаа даа. Библийн сургууль сур. Өөрийгөө би арай л хөгшдөг байхаа. Үгүй. Библийн сургууль сур. Өнөөдөр зарим залуучууд магадгүй бодож би одоо 10 жилээ төгссөн 12 хай скулээ те ахлах сургууль төгссөн. Одоо дээд сургуульд орсны дараа л Библийн сургуулийн тухай. Магадгүй яг одоо Бурханаас танд өгч хамгийн сайн боломж байж болох юм. Бүгдээрээ Бурханд өөрсдөө бүрэн зориулцгаая. Түүнийг дагцгаая. Үйлчлэлийн шинжилтэд өөрсдөө бид нар бэлтцгээе. 26-оос 27-ны үйлчлэлийн жилд өөрийгөө бэлтцгээе. Ирэх жилүүдэд Бурханы биднээр дамжуулж хийх агуу гайхамшигын төлөө бүгдээрээ итгэцгээе. Бид нарыг юу ч хязгаарлаж чадахгүй гэдэгт итгэлээ тавьцгаая. Амен. Таны хязгаар юу вэ? Энэ баян залуу шиг өөрийнхөө хязгаар дотор бүү үлдээрэй. Бурханыг дагаарай. Хязгаараа бүгдээрээ давцгаая. Хамтаа босцгоё. Бидний хязгаар юу байдаг гэж өөрийнхөө хязгаарыг харах үед мэдэхгүй, чадахгүй, хүсэхгүй, боломжгүй гэдэг. Харин бид нар Бурханыг бүрэн дагах үед бид нар хязгаарыг даван гарч яадаг. Өнөөдөр энд байгаа бүхий л хүмүүс бүгд өөрийнхөө амьдралд ялалтыг байгуулж, өөрчлөлтийн нөлөөг бий болгох ёстой. Тэгвэл сайн гэж хэлээгүй тэгэх ёстой ш. Ажиллаж байгаа газраа өөрчлөлтийг бий болго, нөлөөг бий болго, гэрлийн нөлөөг бий болго, Бурханы үгийн нөлөөг бий болго. Амьдарч байгаа газраа Бурханыг алдаршуул. Таны зан чанар, таны итгэлийн амьдрал, таны Бурханыг хайрлах хайр, Бурханы үгийн дагуух амьдрал чинь энэ өөрчлөлтийг авчруулна. Заримдаа бид ялагдсан мэт мэдрэмж авдаг байгаа. Хичнээн бид нар Бурханы өмнө Бурханы үгийн дагуу амьдрах гэж зориод заримдаа ялагдсан мэт мэдрэмж төрдөг байна. Өөрийн энэ мэдрэмжиндээ бүү үлдээрэй. Яг л дуусаагүй байна. Санаж энэ үгийг би бас олон жил хэлсэн. Энэ хэн нэгэн хэлсэн байхгүй. Тэгээ бид нар Библийн сургуульд оюутан байхад л багш нар хэлдэг байсан юм. Бүх зүйл дуусаагүй байхад бүх зүйл дуусаагүй гэж. Бүгд хажууд гонд ханд шилдэг. Бүх зүйл дуусаагүй байхад бүх зүйл дуусаагүй. Халелуя. Өөрийн хязгаарыг давж харцгаая бүгдээрээ. Өөрийнхөө дэх мэдлэг дотроо эсвэл өөрийнхөө мэдрэмж дотор бүгдээ бүү баригд. Инээс илүү чадахгүй гэж бүү бод. Яг тэгэхээр энэ баян залуу би нэг юм би танд илүү жоохон тод хэлж өгье. Нэг би яг тод хэлээгүй явчих шиг боллоо. Юу гэхээр энэ баян залуугийн хувьд мөнх амийг авах Бурхан таалагдах гэдэг нь шууд өөр төрөй төвлөрч ирсэн байна. Миний үүс, миний өөрийн бүх зүйлсээр дамжуулж энэ бүхэн ирэх ёстой гэж бодсон байна. Гэтэл Есүс Христ намайг даг гэж хэлсэн энэ өгүүлбэр дотор юу багтсан гэж. Залуу минь. Аврал мөнх ам Бурханы хаанчлалд орох гэдэг бол чамаас биш. Бурханаас ихтэй юм агт хэлж. Энэ бол чиний хүчин чармаалтаар биш. Энэ бол Бурханы үгээр ирдэг юм агт. Нөгөө залуу би яах вэ? Би ийм хийсэн, би чаднаа л гэдсэн. Харин Есүс, come on baby. Follow me. Намайг дагаа гэсэн. Намайг даг. Бид Бурханыг даах үед байгаа бүхнээ өөрөхөд бэлэн байдаг. Ягаад эцэст нь үнэхээр Бурхан хинбэ гэдэг үнэхээр мэдчихэж байгаа бол шүү дээ. Үнэхээр Бурхан хинбэ гэдэг мэдчихэж байгаа бол. Үнэхээр Бурхан тэр цорын гац бүтээгч гэж мэдчихэж байгаа бол, итгэж байгаа бол
үхэл амьдрал бидний үхэл амьдрал маань Бурхны гарт гэж бид нар итгэж байгаа бол бидний хувь тавиланг Бурхан шийднэ гэж итгэж байгаа бол бид бүх зүйлийг орхиод Бурхныг дагахад бэлэн байх хэрэгтэй. Бурхныг дагах хэрэгтэй юм аа. Мэдээж өнөөдрийн энэ үг таны бүх юмаа зараад Бурхныг дагаа гэсэн үг байсангүй. Харин ямар үг байсан гэж намайг даг гэсэн үг байна. Бүгдээрээ бүх зүйлтэйгээ Бурхныг дагцгаая. Яг л Бурхныг дагахад түүний урд дур юу ч орох ёсгүй гэдгийг бүгдээр санах хэрэгтэй. Эд баялгаараа Бурхныг даг. Эрх мэдлэлээр Бурхныг даг. Эрүүл мэнд Бурхныг даг. Гэр бүлээрээ Бурхныг даг. Амен. Өөрт байгаа бүхнээрээ Бурхныг дагаарай. Бүгдээрээ Есүсийн өмнө залбирцгаая. Есүсийн өмнө хэлээрэй, эзэн би таныг дагмаар байна гэж. Би таныг дагах шийдвэрийг гаргасан. Өнөөдөр ч гэсэн дахин шийдэж байна. Бүх зүйлээрээ таныг дагая. Заримдаа би ялагдсан мэдрэмж, дутж байгаа мэдрэмж байдаг ч, би чадахгүй байгаа мэдрэмж байдаг ч, Бурхан минь би өөр дөр биш, Бурхан би тань дээр төвлөрч байна гэж бүгдээрээ залбирцгаая. Халелуя. Бүгдээр хамт залбирцгаая. Есүсийн өмнө гараа өргөд хамтдаа дуугаа өндөрсөн залбирцгаая. Халелуя. Их эзэн минь ээ. Таны намайг даг гэсэн үгийг бид хүлээж авч байна эзэн минь. Яг одоо би хүлээн авч байна. Халелуя. Эзэн Есүс таны нэрээр бид гуйж байна. Тийм ээ их эзэн минь таныг дагъя эзэн. Бага бүхнээрээ таныг дагъя эзэн минь ээ. Эзэн минь ээ таны өмнөр тантай зэрэгцэх юу ч бид амьдралд оршихосгүй л эзэн. Ямар ч эрх мэдэл, ямар ч эд баялаг эзэн минь. Хин нэгэн хүн хүртэл эзэн таныг дагахад минь бүх саад болосоо залбирanгуйч эзэн минь ээ. Бидний эд баялагт хүлэгдмээргүй байна. Бид нар эрх мэдэлд хүлэгдмээргүй байна эзэн минь ээ. Эсвэл хин нэгэн хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодлоор бид хүлэгдмээргүй байна эзэн минь ээ. Би таныг дагъя эзэн. Их эзэн минь энэ дэлхий намайг юу гэж хэлсэн бэ? Таныг дагъя эзэн минь ээ. Ямар ч тохиолдолд эзэн би таныг дагъя эзэн минь ээ. Таныг дагъя. Таныг дагъя эзэн минь ээ. Таныг дагаж бүх амьдралаа таны төлөө зориулъя эзэн минь. Эзэн минь байгаа бүхнээрээ таныг дагъя эзэн минь. Халелуя Иесус эзэн минь. Танд баярлалаа Иесус. Бид өөрсдийн хязгаарыг бид давж гарахыг хүсэж байна эзэн минь. Их эзэн минь та бидэнд хүч чадлыг өгөөрэй. Эзэн минь бид өдөр бүр зөвхөн тань дээр төвлөртөндө туслаач. Бид нар өөрсдөө биш зөвхөн тань дээр төвлөрье эзэн минь. Би юу хийж чадахгүй биш. Эзэн минь та надаар дамжуулж юу хийж чадахгүй гэдгийг би хармаар эзэн минь. Халелуя Иесус. Эзэн минь бид өөрсдийн хийж чадах зүйлийн төлөө биш. Эзэн минь зөвхөн танаар дамжуулж хийж чадах агуу үйлсийн төлөө бид итгэж байна эзэн минь. Халелуя эзэн минь чадахгүй, мэдэхгүй, дургүй гэсэн энэ бүх үгийг бид нар авч хайж эзэн бид таны дотор тантай хамт давуулан дийлгэж байхандаа залбирч байна. Халелуя Иесус. Эзэн тань баярлалаа Иесус. Бүгдээрээ эзнийг хүндэлцгээе. Түүнд бүгдээрээ таларханд өршлүүлэн түүний хүндлэнд уулзгаа Иесус. Та бол сайн бурхан эзэн минь та. Халелуя Иесус. Бүгдээрээ гараа өргөд түүнд илцгээ та бол сайн бурхан. Хинтэйч юутайч зуурлашгүй. Оо Иесус эзэн минь.
Чанаа эзэм минь бидний бодол маш олон зүйлд хязгаар тавьсан байдаг эзэм. Бид нар эд хөрөнгөнд, эд баялагт бид нар хязгаарлагдсан байдаг. Бид нар мэдлэгээр хязгаарлагдсан байдаг эзэм минь. Эзэм минь энэ бүхнийг давхтан туслаарай эзэм. Бид чадвараараа өөрсдөө хязгаарласан байдаг эзэм. Энэ бүхнийг давах хүч чадлыг өгөөч эзэм минь. Эзэм минь энэ баян залуу үнэхээр энэ эд баялагаараа хязгаарлагдаж, хүлэгдэж таныг даахад өөрийгөө зориулж чадаагүй бол эзэм минь ийм байдал биднийг бүх хүрхэж танаас адран говж. Эзэм минь бидэнд байгаа баялаг, эд хөрөнгө, эрх мэдэл, бидэнд байгаа мэдлэг, боловсрол, чадвар бидний хязгаар бүү байгаасаа эзэм. Яг бол одоо байгаагаас минь илүү эзэм минь та бидэнд бэлдсэн. Илүүг эзэм та бидэнд өгсөн итгэж байгаа эзэм. Эзэм тань баярлалаа. Эзэм тань баярлалаа. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Амен. Халелуя. Анөхтөө. Үнэхээр өөрийнхөө хязгаарыг даваарай. Бити ямар нэгэн зүйлээр өөрийгөө хязгаарлаарай. Насаараа бүх хязгаарлаарай. Би одоо нас явчлаа. Одоо янз янзын юм сурч мэдэн гэж байх уу? Одоо угаасаа нэг имийг одоо 19 тогтоохгүй. Бурхан залбир эзэн минь би таны хүслийг биелүүлмээр байна. Танд боломж байх, үргэлж боломж байх. Өөрийн хязгаарыг даваарай. Халелуя. Амен. Амен. Бүгд тэ хажууд гоонд ханд шилэхгүй та хязгаараа даваарай гэж. Тэр байгаа зүйлсээс илүү зүйлийг харах хэрэгтэй. Өнөөдөр амьд өгсөн бид нар зөвхөн өөрсдөд өгөгдсөн зүйлээ ингээ хязгаарлагдаад байж болохгүй юм уу? Бид нар ийм л байртай ингээл байж. Одоо энэ тэдэнд хүмтэд ингээл байж гэж. Бид нар энэс яа тэлэх вэ гэж бид нар өнгөрсөн олон жилийн турш ярьж байгаа. Бид нар үнэхээр Улаанбаатар хотын 10% эзэн дээр авчих юмсан. Тэр хүмүүст эзний сайн мэдээ үннийг тунхаглах юмсан гэж. Үнэхээр ямар их олон хүмүүсийн зориулт золиос хэрэгтэй гэж. Анөхтөө залбирсаар байна. Итгэсээр байна. Эцсийн хүртэл тууштай яв. Эзэн хэрхэн таныг шагнахыг та харах болно. Хэрхэн таныг хязгаараас гаргахыг та харах болно. Халелуя. Бүгдээрээ хамтдаа ерөөлийн залбирлаар өнөөдрийн ерөөлийн залбирлыг өнөөдөр хүлээн авцгаая. Халелуя. Эзэн минь тань баярлалаа Иесус. Эзэн таныг хамгаалж ерөөх болтугай. Эзэн таны дээр өөрийн нүрийг гэрэлтүүлж танд өршөөнгүй байх болтугай. Эзний тусламж таны дээр байж танд амар тайвыг өгөх болтугай. Эцэгхүү ариун сүнсийн нэрээр би ерөөн залбирлаа. Амен. Халелуя. Бүгдээрээ Бурхны зорилгыг биелүүлэхийн төлөө юунд үл шантран хамтдаа тэмцэцгээе. Амен. Хэрвээ та анхудаа шинээр ирсэн бол уртлыг нэн дээр сунууг сайн бүхнийг урьж байна. Баярлалаа. Их эзэн та бүхэнд өрөөх болоо. Дахин илий. Хязгаараа давцгаая. Христийг дагцгаая. Амен. Эзний танд хэлсүүгээ бүү мартаарай. Намайг даг. Эзнийг дагах үед бид нэр давуулан дийлэх болно. Эзэн та бүхэнд өрөөх болтугай. Бүгдээр их толгойн залбиралдаа ирээрээ. Дараагийн бүтэн сөдөр уулзцгаая. Дараагийн бүтэн сөдөр цуглаан сумын байранд болно шүү дээ, тийм үү? Сумын болно. 9 цагаас 11 цагаас 1 цагаас хэвээрээ байгаа шүү. Ирэх бүтэн сөдөр уулзцгаая. Эзэн та бүхэнд өрөөх болтугай. Баярлалаа.